цагаар улс толгод цэцгэлсэн анхдагч төрдөг хангай минь амин заяатай нутаг минь үндэсний өв соёлоо эрхэмлэгч Сүлд телевизийн уран бүтээлчид бид анхдагч алдартнуудын өлгийг Булган аймгийн нутгаар ажиллаа. Булган нутгийн малч хөдөлмөрч зон олон хатуу өвлийг үнэтэй давж дэлгэр хавартай учран золгож хөх ногооны үнээр татаж хүм малын зоо тэнийжээ. Булган хангай нутгийн эрдэмт уяачтай уулзаж нутгийн хурдан хүлгүүд алдарт уяачдын талаар ярилцсан нэвтрүүлгээ та бүхэндээ төлөвлөе. Би Булган аймгийн Булган сумын хараа үндсэн харьяалал маань. Тэгээд манай аав одоо өөрөө бас морийг сонирхдаг. Мор үждэг. Хүмүүс би тэгэл уйсан морын унж хурдалж одоо хайрыг дөрвийг авдаг байлаа. Тэгэл тэрнээсээ үндэслээл одоо морин сонирхолтой болж өөрөө тэгээ 88 оноос эхэлж мор үйж эхэлсэн те 92 онд анх аймгийн наадамд 2 сая олон мор харигдуулж нэгийн төрүүлж нэгийн таваар дахиулаад тэгэл одоо анх морины манзав эхэлсэн те аймгийн наадамд л ер нь голцоо их хуралддаг байлаа. Эрдэнэт Орхон аймаг ойрхон болохоор тэгэл Эрдэнэт Булганы наадамд ер нь хуралдаж байлаа. За их хурд 98 оны 2001 оны их хурд 1-2-т хар хоринд болдог их хурдад одоо азаргаараа оролцож байсан. Тэгэл ер нь аймагтай болцсон. За сүүл тэгс. За тэр хэр азар өсгий цагаан хэр азар мөн болохоор Эрдэнэт одоо ингэдтэй гаралтай одоо дам жамцын хүрээ халзаа азар гэж одоо сайн хүрээ халзаа азар байсан. Тэр халзаа азарыг одоо энэ Эрдэнэт Булганд бол олон төрөв авсан та. Тэг яг тэр халзаа азарганы төл юм байна. Нэг хэр азар. Тэгээд Булганд одоо аймагтад 4 харигдаад 2 их хурдын өр үзлээ. Тэгээд тэрнээс одоо гарсан төлүүд нь одоо яг миний онгой адуунууд аймгийн наадамд одоо ер нь бага насууд олон харигддаг авсан. Сайхан байлгүй яах вэ? Хэр азар маань одоо 32-аар давчихсан юм байна. 260-аад азар мордчихсан байх шүү. Тэгэл одоо аймгийнхаа сайхан Ахмад уяачтай цуг одоо ингээл нийлээд гал болоод өдч одоо 20 хэд 30-аад цуг уяачд очижсэн байх шүү. Тэгээд тэр үед одоо Шингтон хойсон сайхан Ахмад уяачтайгаа цуг явж хахад сайхан байлгүй яах вэ? Тэгээд тэр алхын том хуралдаанд очиж орцоо явж явах сайхан эндээ сайхан. Тэгээд 98 онд аймгийн алдарт уяач залууртайд 2002 онд одоо Монгол улсын алдарт уяач яадаг цолно авсан да. За одоо тэгээд цол авснаас хойш бол одоо өөрийнхөө унган тэр хэр азарганы төлөөр нэг тэрний хэр азарганы төлөөс нэг хүрээ азарга тавьсан. Тэгээд тэрний төлөөр тэр хүрээ азарганд тэр нэг сайн тавьчихсан аймагт. Одоо 2003 4 5 6 онуудад бол миний тэр төл үрээнүүд маань бол аймагт одоо страгараад орж байсан та. Яг нь ерөн сайхан штэ манай боломж одоо тэгээд наадмаа ерөн сайхан зохион байгуулалт нэх одоо сүүлийн ойрын 4-5 жилд ч одоо манайх ч 2 ч том бүсийн уралдаан зохион байгууллаа. Аймгийнхаа 80 жилийн ойг хийлээ. Ер нь мөр мал мэдлэнгүй сайхан
уралдаан зохион байгуулдаг. Ер нь дээрээсээ ч ер нь тийм хөдөлгөөнгүй наадмыг бол ер нь сайхан хийж ирсэн. Одоо бол бас сайн зохион байгуулалттай. Манай өвчтэй холбоо ер нь сайн ажилдаг. Тэгээ мөрөнд ер нь хөдлөө гаргахгүй сайхан наадам болгодог. Одоо ч тэгээ сүүлийн үед одоо жоохон цус орсон адуугаар уралдахгүй бол ер нь Монгол адуу бол бас айхтар үр дүнгүй болчиход байгаа юм шиг санагдах юм. Тэгээд одоо англи азрах цэвэр англи азрахтай тэгээд тэрнийхээ төлөвлөлтөөс л одоо ер нь уралдаж эхлэх гэж байна да. За 98 оны аймгийнхаа ойгоор би нэг азрах таваар тахиулсан та. Тэрнээс хойш хойд бол одоо нэг хайрагдаж амжилтанд орсонгүй. Тэгэхдээ 10 дотор бол тагсан. Сая одоо 80 жилийн өмнө маань бол их л өргөн дэлгэр болсон шүү дээ. Ер нь улсын хэмжээнд бол ер нь хамгийн аймагуудын ойгоос бол одоо хамгийн олонмоор цогулж хамгийн олонмоор тагсан тий. Энд би тэгээд яг дүүнэрийнхаа морийг өөрийнхөө мордтой бас уяа нэгсгэж оролцсон. Тэгээд 10 үед дээр л одоо дээд амжилт нь 10 үед дээр л авах шүү дээ. Тий. Ер нь Монгол адуугаар болцсон оролцсон цустай адуу юусоо байхгүй. Тий. 300 их насны мөр орцсон тий. Тэрэн дээр одоо яг гараад нэг 3-4 км-т бол нэг миний одоо үжээс энэ Моготрахын хээрмэр ер нь бас зарлагдаад явж байсан та. Яг 80 жилийн их насны мөр оролдоод 300 их насны мөр орцсон шүү дээ. За энэ жилд бол ерөнхийдөө бас өвөлдөө дүндээ гайгүй сайхан л үйл боллоо шүү дээ. Хавар жоохон цагаан сараас хойш цас ороод тэрэнд жоохон мал жоохон ядар цутурж байгаа шиг байна. Гэхдээ гайгүй төлмөл бол ер нь сайн авсан. Тэчгүй гоо мал ер нь хээ сайтай. Төл ер нь гимгүүсээ авчаад байгаа. За тийм одоо миний тэр өвгөн хээр азрагны медаль байгаа. Би 2 сайн их насны мөр байсан юм. Шарах алдсан мөр, бормор. Тэр Эрдэнэтэд одоо 20 жилийн ойгоор очиж миний тэр шарах алдсан мөр одоо нэг ихэд тасар тавьсан 200 мөрөн дотор хураад өгчээсэн юм байна. Тэр мөрний маань медаль байгаа. Борморны медаль байгаа. 92 онд аймгийн наадам төрүүлсэн нөгөө соёолон төрүүлдэг нэг зэглэл хөрмөр байсан. Тэрний маань медалууд ингээл тэрэнд одоо хуучин юм байна. За тэгээ би одоо энэ мордо уушаа бүрг хангаа дээр хүүхдүүд тэрэ байлгадаг адуу малнаа. 2 хүү маань одоо хоёулаа 30 гарсан залуучууд байна. 86-7 оны хоёулаа бүрг хангаа сумын алдарт уяаж болцсон. Тэгээ одоо тэдэн дээрээ л одоо сүүлийнхэн одоо энэ үед уралдаж байгаа адуу малаа тэнд тэжээд оруулаад тэнд одоо бэлтгэлээ хангадаг болж байгаа. Хоёр үнэтэй юм чи таа. Тэ. Хоёулаа сумын алдарт уяаж тэ. Багахта хоёулаа одоо мордоо онж хоёулаа харагдаж шилдэг унаачсан цолонд хүртэл өрч байсан. Тэгээ одоо хоёулаа уяаж болцсон. Тэгээ сумын алдарт уяаж хоёулаа болцсон. Тэгээд адуу малаа энэ уяанд орох мордоо бүгдийн тэндээ тийжээж чансалт юм байна. Тэрнээс морины өгд сайтай өөрөө өгд морь ондж байгаа үед л одоо морь хордог байдаг гэж. Тэглгүй яах вэ те. Ерөөсөө одоо хүүхдээсээ л гол шалтгаалж байгаа шүү дээ. Ерөөсөө тийм ээ. Хоёр банд тэгсхэн хоёлаа ундаг байсан үед бол одоо сайн байлаа. Одоо нэг 4-р ангийн нэг бандтай тэр маань бас сайн юм. Модлоо одоо аймгийн шилдэг унаачаар хүртэл ялгарсан тийм. 80 жилийн 9 жил одоо бас 10 гаруй дөрөв аваад. Би ч одоо өөрөө бол одоо 80 хэдэн онд л моринд орсон. Тэрнээс хойш ер нь олон залуучуудыг одоо олон хүнийг одоо моринд их хорхотой болголоо. Цол зэрэгэнд хүргэлээ аймгийн алдарт байж цолонд одоо өндөрт байгаа цогц сайхан Вячеслав гэл одоо аймгийн алдарт байж эднэрийг бол одоо би өөрөө моринд оруулж одоо анхааруулсан юм байна. Одоо сүүлийн үед би бас яг Дорнцбаатар талаас нэг битүү уйдаагүй өсөв битүү морд бас авчирч энэ орон нутагтаа бас залуучуудад бас өгч бас залуучуудыг бас нэг моринтэй дуур оруулж одоо бас уяачдын тоог бас
нэмсээр байна. Хоёр их насны сайн мөр авчирсан нэг нь тийшгт одоо тэр Ханбаяр гэдэг залуу тэр байгаа, нэг нь энэ булганд одоо энэ дөрөвдүгээр багтан Батчлуун гэдэг залууд бас сайн мөр өсөд аймгийн наадад хайрагдчихсан энэ үйл одоо шилдэг их насаа шалгацсан. Сүхбаатар сумаас битүү мөр тавьчихсан байсан. Ерөөсөө уягдаагүй битүү мөр тавьчаал. Тавьчихсан. Сэлэгтэй бас яг уу тий бас өөрийнхөө чадлаар одоо бас нэг өөрийнхөө хэмжээнд тохирсон мэдрэмжээрээ яг тэгээд тэндээс уягдж цогтойгоо битүү адуунууд бас авчирж ийн нутгийн залуучуудыг бас мөрөнд хотоо оруулж уяачтайхан тоог бас ер нь л одоо хэрэгжүүлж нэмж байна да. Манай сохчин Чимээ хамтарч одоо жинхэнэ морины хорхоотон хүн байсан л да морь бүхийн хорхоотон хүний одоо төрсөн нутагт одоо амьдарч байна. Чимээ хамтарч их жороомор их дуртай хүн байсан юм л. Ер нь бол их жороомор унтаг, мордо уяачтай хүндэлдэг, бөхөө хүндэлдэг. Тэр хүний үе залуучсан уяач нар л одоо манай энэ голоор амьдарч байна да. Тэгээд сүүлд нь одоо ерөнхий сайд Дангуу амар гэдэг тэр хүмүүс одоо манай ханжралтынхаа ард төрсөн байгаа, ард модон төрсөн байгаа. Ийм хоёр их том хүний их олон адартангууд төрсөн л манахаас. Өрөөхөөгөө ортлоо манах чинь өрөөхөөгөө жигж тийм Голдбаатаргаа байна. Дамтунгаа байна. Очоо. Шүтээ тийм алдартангууд олон төрсөн байгаа. За. Тэгэхээр та энэ сайхан нутагт одоо бас төрж өссөн. Одоо бага наснаасаа эхлээд урдан моринд одоо дурлаж уяж ер нь одоо Монгол улсын алдарт уяж гэдэг цолыг их залуугаараа одоо хүртсэн ийм хүн юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө бас анх одоо уяа эвлэгж морь уйж эхэлж байсан тэр үеэс дурсан ярина. Ямар одоо мөгшөлтэй одоо хаанхын морьдоор одоо анх моринд орж бай. Анхны айраг төрөө хаанаас авсан? Анхны айраг төрөө би анх энэ манай Балжин гэж нэг мундаг хөшин байсан уяач. Одоо сайн уяач хүн байсан. Тэр өмнө 90 онд анх мал дээр гараад морь уйж эхэлсэн дээ. Тэгээд тэрнээс анх би нэг дааг хүргээс сумдыг гэдэг үнээс аав авч тэрнээс дааг би дөрүүлжсэн. Дараа нь 1996 онд хатазар аваад Очирдав гэдэг үнээс нь Төв аймгаас ирж ирсэн үнээс авсан байна. Тэр нь хинтийн гаралтай биш байна. Тэгээд тэр би 14 тазар авч аймаг дөрүүлжсэн болгоо бит. Тэгээд 14-т дөрүүлээд 15-та горуулуулаад 16-та 6 таруулаад 90 аймгийн 60 жил болж ирсэн тэгээд. Тэгээд дараа 99 он 2000 онд төрүүлүүлжсэн тэгээд. Тэгээд 19 тэл ав төрүүлжсэн байна. Азрагны хэд одоо 19 гээд ярихаар одоо цагтад одоо 19-наас хүртэл уралдаг азраг гэж одоо байхгүй байна. Одоо байхгүй шүү дээ. Яс сайтай. Үнэхээр яс сайтай тийм тэр үчин тижэл мижэл гэж байхгүй шүү. Тэгэл яг байгалаар нь юм. Ганц л нааданд уу, үнэхээр нааданд л уу. Энэ давхар би их хурд мурд явж ирсэн л. Их хурдчод 23 төрчихсэн. 98 онд одоо хэд настай азраг гарсан бэ? 98 онд гэхэж 16 таас. 20 дээр техникч одоо бас л том амжилт шүү. Тэр анхны их хурдууд одоо мордын тоо чанарын одоо бас тийм мундаг үсэлтэй. Яг хөдлөөл 5 он шинэлээд өдөр хөдлөдөг юм л дээ. Очиулдаад нэг 23 болчихлоо. Тэр танаа нутгийн мордод ер нь яаж оролдож байгаа? Ер нь манай нутгийн морд бол нэг яг тэрэн дээр бол нэг сайн оролцсон байхгүй. Баянуурынхаа нэг халиулах зүйл ордог нэг 6 төрлүүд яг л тэгжсэн баг. Тэр нь тэгээ бүгд 100 жилийн гонтарх чинь 15 горлуулж ирсэн таа. Бүгд зохион байгуулалтаар ч оролцолтой манайхан. Тэр үечид залуу байсан болохоор бараг юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхдээ би жоонсон сумах уралдсан байна. Аймаг уралдсан байсан ба шүү. Аймаг алдаж болцсон байсан. За улсын алдарт уяач гэдэг цолыг 2002 онд 29 настай авсан. Одоо тухайн үед бол бас цол хатуу чанга байх үед одоо улсын том
уяачтай зэрэгцэн бас цол авч ирсэн. Тэр үеийн сайхан болсон байсан. тий. Би нэг анх Улаанбаатар шүтүүд авчихсан л да нэг 400 мөл авалтаа очоод манай нутгаас нэг дамжуулсан гэдэг үсэн алдарт байж бас төрсөн. Бид тэр хоёулаа соёлоо бухдаг. Гар дүүсэн дамжуулсан гол тэших би өөр хутгих л да. Тэр хамтаа. Тэр тэгэхэд явуулсан тэнд хотол нэг сүрлэл үзсэн. Ихмээр л ерөөсөө байсан шүү. Их цаахан залуу хүмүүсэнд бага байсан. Миний хувьд бол ер нь адуу сайжруулах гээд Сүхбаатараас бацрсан л да. Сэцэд компани зэрэг Батбаяр гэдэг хүнтэй очиод буудаг шинээс л амсна 10-аад ад бацарч ирсэн. Одоос 10 гаруй жил юм л да. 11 12 оны үед бацарсан. Тэгээд эндээс асуусан даага мандлаа аймагт төрүүлжсэн. Нэг үрээ амууд арчижсэн. Сэхэргээд ээлжиг хөрөнгөд даамууд төрүүлжсэн. Энэ жил бол хавар бол манай энд бол харьцан гайтга сайхан хавар бол ер нь бол адуу малчсан ер нь тарга орсоо энэ жил бол. Энэ жил бол арай илүүтэй сайхан орчлоо. Бус газар жоо эвгүй байсан боловч манай баг манай сумын хувьд бол адуу мал бол харьцан сайхан орж байгаа. Энэ жил бас их баяртай гоё. Би бол энэ дээр нь дэлгэний үе дээр нь л одоо харин ямар юм тасдаггүй ширэн тэжээлийн. Тэжээлийн сан тасдаггүй жоо ногоон сатгачул тэгэл болно гэл. Ер нь тийм хөл бодолтой намар нэг жоохон эдэлждэг тэгэл. Үүлгийн бол ер нь одоо хөдөлгөөн хийхээ байчилж шүү дээ. Тэгээд хаварч нэг жоохон онгойлгосон бол тэгээд одоо сайн тэжээж байна да. Ер нь бол одоо яг дэлгэний үе дээр нь одоо л сайн тэжээвээ. Жоохон бараамас болох. Анаа нутагчаар морь идэлжүүл бас уул яртай бас морь онгоолтонд бас сайхан газар шиг байна. Ер нь идэлнэ. Би өөрөө арай өөрөөр яа гэм л да морийг. Ер нь уулыг ороо өд явдаг дандаа. Дандаа ороо өд яваад нэг 3 өдөр дэстрал өмнө ямарс эхний өдөр унаад тавьчихвал нөгөө морь бас болохоо очно. Заавал нэг араас нь заавал хүндүрээ авчиж. Тэгсэн одоо бол ер нь тажгүй дээ. Ер нь их олон юм ороод байхгүй. Уул хэрэг сайн эдэлсэн одоо ер нь сайн байдаг л багаас нь эдэлчихэр сайн байдаг гэж ярьдаг. Би бол одоо миний эдэлснэр бол тийм. Өөр байшнаар л арай өөр ядах шаардаад байгаа зүгээр яг жүчээнд байлгаад янз бүр ядах юм л та. Тардлал өөрөөрхөн тардлал ингээд яг. Би болохоор шал ондоогоор уйж байгаа юм л та. Тэг яг нэг ойрхон наадамд бол болчиход идэв. Одоо яг тухайштай бол ойрын нэг хэдэн жил бол уус наадамд яваа байл. Тэгнэ ч одоос Эрдэнэ хотод бас Эрдэнэтийн дан шиг гээд олон сайн том наадмууд болж таавал ойрхон байсан тэр үед бас оролцож байсан баг тий. Тухайн наадмууд одоо ер нь бас мордын толгойг харахад ер нь 400 500 600 гэдэл их л бас сүртэй сонсдог. Сүртэй сонсдог. Тэг чи ер нь сүртэй олмод явах гэсэн баг. Би чи их мөр уйж очил тэр бүрэн бүсдийн юм дээр бүрэн халууны юм дээр чигтэл 300 эдмөр тавьчихсан. Басуултын басуурын гэдмөр дөрүүлж яхад миний энд уралдаад нэг төрүүлээд авалцсан хоёр мөр маань очиод 100-100-ээр орж исэн. Тэгээ би их мөр явахгүй маань гэдэг эрэх замдаа халтар зэг авчихсан хуралдаж авчихсан. Тэгээд тэр 14 тазар гаваад 96-нд аваад 96-нд төрүүлсэн л дээ. Тэр хоёр их насны мөрийг одоо тэгээд уяаг нь гэтрүүлжтэй тийм ээ. Тэрэг баха. Нөгөө яг өөр симон яг юу гад байсан тэгээд яг нь уян дутуу мутуу байсан юм бил гэдэг. Тэр үе чинь жоохон хөтөлсөн болохоор ямар юм мэдэх. Хараа фангарал гэж байгаа. За гадаа бас таны уяан дээр энэ жилийн таны хөдөлмөр шингэсэн сайхан мордод байна. Одоо тухайн уяан дээр гарч аялаа сайхан ярилцъя. За энэ жилийн нотонд би нэг хар шүтлүүрээ хэлж байна. Хүрэн соёлон их мөр хээрмөр их хээрмөр гурвал юм хэлж байгаа. Хавар нь нодон ууж ихсэн зүйлтэй. Нодон уусан таах. Наадмаас уучлаа гэж нэг 3 удаа жижиг наадам ирсэн. Цаатлын гурваар ч гэсэн ганц хоёр жижиг наадам ирсэн. Өөр нэг суутай юм байхгүй яг өөрсдөө монгол мөртэй хоёр. Хээрмөр хоёр. Ногоо бас жоохон амсцсан. Ногоондоо гарч чаддаг. Одоо яг одоо ногоондоо тавьж байна. Таны хувьд бас нутаг орондоо бас залуучуудаа бас өндгөр дөрөө сайхан үзүүлээд бас 2 3 шав яж нартай гэж
нэрэгдэжсэн. Ер нь бол одооны voice нар чинь арай залуучсан. Илүү тэргүй сайн ухаантай болсон. Юу болсон байна л да. Ариун туршлагатай болсон байна. Ер нь бол одоо морныг бол онгойлгох тал дээр бол бас нэлээд шаргуу ажиллаж байна. Залуучууд одоо дэрийг би маш их дэмжиж байгаа юм. Түүнээс аймгийн алдарт байж Шигсэргийн Ганбатхан залуу байна. Дондгийн очоо иргээд сумын алдарт байж. Ер нь одоо сураар юм хэлний сураа Монгол морил байгалийнхаа юмар л хэрэглүүл арай өөртнөөс арай зөөлөн болдог. Хатуун биш зөөлөн байх хэрэгтэй. Тэр утгаараа бол яг сургууль эдлийг бол өөрийн гэсэн эзэмсч хэрэглэж явах хэрэгтэй. Бол нь дуус оронч харж үзүүлэх шинэдэл төслөж өгслөө янз бүрийн өгөх юм дээр сургууль элддэг барьдаг. Тэр бол бас маш их зүйтэй саналж байгаа. Ширэм аль ширэм өнгөчтэй байгаа үед бол бид одоо ямар айлхаар одоо буула зээлвэ сэрвэ үдэрийн одоо сур болгол энэ жил нэг тийм санаатай байгаа. Өөрөө ер нь сур гэж ер нь бол одоо амжинд ажиллаад амжихад зөндөө ширээ яачлаа ганц ижил. За Монголын бүх байж нартай одоо унгухан босоод ирж унсан хөвтөн цаваа байж ойсон хүн хурдан байх юм зэт хэрэг өргөн дэвшүүлье. За миний үе 94 оноос эхэлмээр үйж эхэлсэн. Тэгээд үндсэндээ гаргаар үжил марны төсөөл шууж явна та. За Лугангад бол дамгтаас гадуунууд маш олон урдтан үлгүүд байна. Шинэ одоо шигэндрийн дасцааны барадрах гээд богд сумын одоо энэ Эрдэнэ алтаразар гэх мэт одоо мөхтэй урдан азрууд их байна. За сүүлийн үед бол салуучууд маш их орой идэг боллоо. Хатундаа бас чанар үйлчлэгийг сайжруулах зорилгоор одоо Сүгбаатар Хэнти Доронтой аймагуудаас л одоо авчирч урд өгслийн хатуу нэлээ болж 2005 оноос хойш энэ болгоны ястул нэлээ урдтай болсон. Түүнээс өмнө бол одоо Орхон аймаг хожим Эрдэнэ дутын үе мартул нэлээ урдан байлаа. Тэгээд 2005 оноос хойш л манай одоо яц залуучууд маш их одоо урд өгслийн хатуу зүүн аймагуудаас авчирч үржүүлснээр урдны чанар сайжирсан газар байна. Та бол Булган аймгийн Хутаг өндөр сумын ер нь одоо төрж өссөн уугуул хүн тийм ээ. Танаа нутгийн яг үндсэн адууны онцлог чанар тийм ээ. Ер нь одоо юу юунда хурдан шинжин байдгийг, байгаль цагууртаа одоо хэр зөгцсөн байдгийг. За Хутаг өндөр сумын одоо Унд багийн нарийн дэлбэр газар биеэр төрж өссөн. За манай Хутаг өндөр сумаас бол одоо урдан өгслийн адуу ер нь адууны чанар бол хой талтай хамтаа хонгор талтай бол нэлээ сайн сайжирсан өөрөөр хой талаас одоо өвсгөл энэ тариалан их бол аста ажралтай байх. Наа талаар бол манай Унд баг бол ерөөс ах тоосон сум гэж байсан. Тэгээд тэрээс л одоо урдан март үлээлээ эдэлж маар ер нь адуу үлээлээ эдэлж хэрэгж байсан. Март Унтайхан. За тэр дундаа одоо Унтаас аймгийн алдарт уяач 13 төрс төрөд байна. Манлаа хөлөгч 2. Иймэрхүү л байна. Энэ зүгээр газар усны хувьд бол хамтаа наагуураа Унт адуу үлээлээ өсөл сайтай урдтай жороотой юм л да. Газар нутагтай. Би одоо 94 оноос улсын алдарт уяач баярташин баясах гэж
залуу. Тэр залуу бол одоо ордог өгслийн адуу ямар үин. Одоо надад өгслийн адуу тавлаж ингээл одоо сүргээ жан өгсөл сайжруулах одоо тэндээс одоо одны одоо өгслийн адуунаас байдс үрээ авчтай байх гэх мэтээр оролд ирлээ. За яг зүгээр миний амар улсын амжилтууд бол миний дагийн шар газар гэж байсан. Тань одоо 14 тий. Аймгийн наадамд 3 жил дараалал төрүүлсэн. 1 жил 5-аар тагсан. Бүсийн наадамд 2 удаа харигдсан. Улаан хангаан урд 2011 оны хаврын уралдаанд мураад өгсөн. Орхон аймагт болсон зүүнний бүсийн уралдаанд 5-аар төгссөн. Тэгээ бүсийн уралдаанд 2 төгссөн. Улаанбаатар хотод Удалаа хотод 2 очиж уралдсан. Анхныхаар нь 20 гараад ирсэн. Дараа нь 40 гарч ирсэн. Энэ Түнжин гарагт бол очиж бүсийн хөдлөө уралдаанд 11 12 оноод уралдлаа. Шоолор миний яг одоо унган адуу энэ улны одоо ачуутын голын унган адуу бас вахтан нэлээсээ явсан даагнаас эхлээд аймгийн наадад 4 цуудаа харагдчих. Амаа 3-4 ингээд харагдсан. Энэ хаасартаа хаасар. Тэгээд энэ амжилтаараа 2011 онд аймгийн алдарт байж тэгээд хэмжээний болсон. Тэрнээс бас асуултгүй байж шар газар төлөө аймгийн наадамд олон төлөөс олон оролцож харагдаж аймгийн наадам чинстаа наадамд харагдж юмчгүй зүгээр жинтэнд болж жижиг наадамд бол түр хайр олон авчихна. Энэ ордны өгшил гарч байгаа л гэж ойлгож байна. Ерэн зүгээр улсын дээр том алдаршилтай үеийн үеж байгаа арга барил наач хүүхд тэр морьтойгоо ажиллаж байгаа байдлын тэр бол шал өөр байнга л одоо бэлтгэл сургууль хийдэг юм байт юм л та. За бид ч л одоо орон нутгийн айлын хүүхд өөрөө хүүхдүүдээс дуртай хүн байлаа наал тэгэл хүүхдүүдээс солиол одоо мор хүүхд хоёроо сайхан хооронд нь дасгаж танилцуулж чаддаг юм. Энэ хоёр одоо хоорондоо нэлээд сайн биений мэддэг байж амжилт гардаг л юм учиртай юм байна. Тэгээд бол бас хотын төвийн уяас ч сурах юм бол их байна. Яг сүүлийн залуучууд бол бичсэн зохион байгуулалтад Улаанбаатар хотод онлайн уяанд очиж 104-5 уяас хамт уяж ирсэн. Тэгээд маань энэ дээрээ бас гал байгуулад ингээл одоо үеж байна. Тэгээд энэ манай адууны юу л нэлээд сайжирч байна. Тэгээд хамгийн гол нь хүүхэд бүр хоёр л одоо маш хоорондоо нэг ойлголцох хэрэгтэй юм шиг байна. Миний шар газрын хувьд л ганцхан хүүхэдэл тагнал 4 жил болсон. Тэгээд тэр хүүхэн аль дасчдаг юм. Тэгээд ямар хөө яаж явах вэ? Эдүүд яг ордлох уу? Эдүүд амраах уу гэдэг. Ямар тэр шоорндоо мэддэг байдаг. Тийм учраас амжилт гардаг юм гэж ойлгож байна. Миний шар газар хаанхын удамтай азраг байсан бай. Тань дээр одоо ямар настай ирж байна? За миний шар газар Хэнтэй аймгийн өмнө дэлгэрийн хөсөлтэй адуу. Тэгээд өнөө хуураад өнөө анган мөргөж залуу тэнти дорнтос байгаад авчиж. Тэгээд тэндээс шүдлээд шүтлэндээ бол асаацраа устжил усдаа дэстгүй тэгээд залангасаа л сайн дэвшилсэн. Тэгээд залуу асаас 3 жил дараалал өрөвсөн гэж харагдсан. Таавал тэгэхээр бас нэлээд сөрхий шинжиж таньж авсан одоо байна гэж үзэж байна тийм ээ. Ер нь ямар шинжин танд холчлон одоо ер нь даваа сайхан санагддаг тийм ээ. Энэ одооны одоо ер нь юунд нь болж
Олон цагаан одоо байсан л да. Тэгээд тэр дотроос юм таньж авах хэцүү. Тэгээд нэлээл харсан өглөө очиж хараад зүйлд нь бэлчээр тараад явж яхад нэг очаарлаа. Тэгээд яг би тэр авирганы матаас хоод хоёр гуйны одоо матаасын тэр арай л нэг өөр юм шиг санагдсан. Тэгээд суудыг дагуулж очиж үзээд тэгээд энийг л амар хадаад байна гэж хэлж байгаа. Тэгээд явуулж утсан бэлчээр байхад нэг хөөж үзлээ. Тэгээд арай л өөр ер нь хотлон хоёр гуйны матаас авирганы матаас тэгээд сонгож авсан. Тэгээд шүтлэндээ яг зөрөөр өдөрлөг төвлө харагддаг үлээс. Хацаалангаас бол сайхан болчихсон. Тэгээд газар усандаас гэсэн жил болоод тасдаг юм шиг байна. Одоо бас хурдаад бол бас эзнээ хайж ирж явдаг гэж. Тэр шар газрыг та хоёр бас бие бинийгээ олсон юм байл гэдэг. Танаас өөр хүнд очсон бол бас яагаад ч үлээ тийм ээ. Ястаа мэдхгүй. Ер нь л одоо нүдэн тусаал байсан шүү. Би ч өглөө очих хэрэглэд болж байгаа. Тэгээ өдөр очиод гаргаж бэлчээж ягаад хараад тэргээл. Тэр мөн сууд яг ийм нэг тэрийг авал яасан, энийг авал яасан байсан. Хэлжил байсан. Тэр өөрөө л нэг ламас татаад. Ясуултаа бас нэг өдөө малтай байд. Дүүгээ давуулчихсан. Энэ өөрийг авахгүй. Хараад өгсөн тэгээд сайхан юм байна. Тэр авсан. Тэгээд ямар яваартай байсан тэгээд. За яг зүгээр энэ дэлхийг хамарсан энэ цар тагал өвчнээ гэсэн одоо монголчууд одоо хөвтөл байвал энийг давж гарч чадах юм байна гэдэг бол одоо сүүлийн 2 сарын жишээ харуулж байна. Тэгээд бид бол ингээд тогтоогоод барьчвал сайхан одоо төрдөөсний хаваа наадмыг хийх хаа гэж ингэж бодож байгаа. Тийм учраас нийт уяачтай хандаж доор өрнө хариуцлагатай эрдэмтний ямар зүгт байгаа энэ сэрэмжлэг нэлээд сайн дагаж мөрдөөд тэгээд нэг 5 сарыг даваад тул 6 сар сайхан байгаа цагаан ургаад дэлгэр сайхан болоод наадмаа хийчих байхаа гэж бодож байгаа учраас манай уяачд одоо орон нутагтаа би бол тэгж боддог шүү. Уяач хүн гэдэг бол ер нь тухайн одоо тэр жалгад давтаа бас нэлээд хөтлөгч тийм одоо хэрэглэгч тийм хүн байдаг. Учраас та нэгтний бас орон нутагтаа бас энийг бас талаар нэлээд сонсчлаа. Тэгээд одоо наадмаа хийчихэр ялангуяа Булган аймгийн одоо ястын хувьд бол тийм санаад яваад байгаа. Энэ жилийн хувьд л одоо тогтоогоод нэг л одоо ийм албар юм байхгүй учраас орон нутагтаа одоо улсын одоо төсөө наадмын сайхан хийгээд хэмжилж байна. Зөв баха энийг дэмжирэй л гэж та хэлэх байна. За баярлалаа. Thank you.